Боловсрол сүүг телевиз All 3 Media International-ийн албан ёсны нэртэйгээр үзүүлж байна. Нэвтрүүлгийн ивент төгөөч төсөөлөл бүхэн бодит Univision. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч монголчуудтай зориулуу Dage брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч хүн төвд төслийг хэрэгжүүлэгч Teso Properties. Харч хаваг овьяастай сайн йогурт шинээр худалдаанд гарлаа. Эрүүл амьдралын энгийн зур сайн брэнд. Бид бүтээн байгуулалтуудтай хүн төвд төлөвлөлтийг эрхэм болгож ажилдаг бүтээгчид Teso Properties Group. Мөнгөтэй зочин. Энэ бол танаа гэрт зочлох цорын ганц шоу. Ганцхан асуултанд хариулснаар та нэвтрүүлэгт оролцох эрхтэй болно. Харин та үргэлжлүүлэн тоглож 10 асуултанд хариулбал танд 2 сая төгрөг өгнө. Ялагч болохын тулд та гэрээхийн тухай сайн мэддэг байх ёстой. Хөршөөсөө асуусан ч болно. Харин хариулж чадахгүй бол би мөнгө аваад дараагийн аль руу яв. Надтай тоглоход бэлэн үү? Эхэлцгээе. Тэнд нэг юм сони юм ба ийшээ нэг орж үзье. Энэ гудамж чи өөрөө айгуу цэвэрхэн ирнэ. Яг энэ хэсгээрээс бүр илүү цэвэрхэн юм шүү дээ. За энэ нэг л содон айл байгаа даа. За сайн байна уу? За сайн байна уу? За мөнгөтэй жочин. За сайхан орж байна. За сайхан орж байна та. За нэр хэн блэ? Инх бат. За танилцъя баяр мөнгөтэй зочоо. За инх бат. Ямар сонд тохиолдол вэ? Би танахыг харин тэр бүр холоос харчаад. Ааха. Тэр одоо айл юм болов юу юм болов гэдэг ийм газар басна ийм саксны шийд мэрийг харагдаад ахаар. Тэгээ эн чинь нэг айл уу? Айл. Тэ инх бат гэдэг л байна да. Ганц л айл байгаа. Ганц айл байна. Би болохоор зүгээр холоос харахаар бас тийм асхамжийн газар ч юм уу юу ч юм уу тийм бодохгүй тогшдгийг хараад. Тэгээд бүр зориуд ирж байгаа холоос харчаад. За. Энэ ингээд танах чи ингээ яг энэ хаваа мөнгө бас шүүрдэж тийм байх цэвэрлээ. Тэг годмаа цэвэрлэгүй яах вэ? Годмаа жил болж байна энэ. Энэ ч ирээд нэг нэлээд олон жил болж байна. Тэгээд сүүлийн нэг 2-3 жилээс сайхан тогтчуулаад ингээд. За манай өсгөд орж 2 сая төгрөг хоцгоо. За. Үзээд байна гэртээ. Одоо их нартайгаа хүмүүс байгаа юу? Манай найз байна. За ингээ 3 байгаа юм биш үү? Хүүхдүүд байгаа юу? Хүүхдүүд байна. Жаахан хүүхдүүд байгаа. Тий. За. Монгол төрийн сүүлчийн хатны нэр. За. Хин бэ? Монгол төрийн сүүлчийн дандууд болов уу? Дандууд болов. Мөн үү? Мөн. За. За баярлалаа. Ийм амархан билүү? Амархан байна уу? Амархан байна. За. За эхний асуултанд амжилттай хариуллаа. Одоо яах вэ? За одоо. За. Энэ хэдтэй жилдээ ургаж байгаа гацуур бай. За энэ гацуур 2 дахь жилдээ ургаж байна да. 2 дахь жилдээ. Хэр зэрэг хурдан ургаж байна? Ерөнхийдөө энэ жилийн жилдэл ингээл одоо ингээд 5 саргаа сайхан соёолно. Соёолно. Тэгэл ердөөсөө ингээл жил ингээ мэдтгүүцээр ингээ ургаад байна. Мод ч одоо хүүхдээр л төсөөлж ингээл арчилдаг штэ. Одоо манай биднес тавуулаа энэ 5 мод гэдэг биднес тавуулаа ингээд нэгээр нь ингээд аваад манай хоёр дунтлын байна том байна гэж миний мод гэдэг өөртөө туслаад явдаг. Бид чи дахиад юм бодгосон чи юу юм бэ штэ. Тий. Баримл юм юу? Тий баримлан одоо яг нэг амьд юм шиг сүнээр нүд мүдэн нүртлэг тийм. Ингээ анхаарч бас хоосон байсан бол сонио харагдтыг. Тий бас нэг хашаагаа бас нэг. Тэргээр бас мод байна. Бага. Тэр шувууны өөрийг зориулаа хийчихсэн шувуу өөрөж гэнэ үү? Одоохондоо ч одоо өөрлөхөд бэлгшээгээл тэгэл хийж байгаа. Машины гараж. Хаашээс. Манай одоо нэг хаглаад одоо нөгөө үрслэгээ цэцэл бэлэн болчихсон байна. Хар шараагаа цэцсэн. Энэ жил зүлэгжүүлж байгаа юм тийм ээ. Урдан жил зүлэгжүүлсэн байсан. Тэнгууд одоо энэ дахиад яхахлаар арай ондоо цортын үр цэцэх гэдэг юм бэ. Тэнгууд зүлэг нь болохоор улаан шар цэцэгтэй. Тийм үү. Тий, их гоё энд дэндээс ингээд яг голын ирэг дээр байдаг шүү дээ. Тийм нарийн зүлэг. Энэ гэрдээ ингээд шөнө асаач тийм ээ. Гэрлүүд асна. Тэн дээр суугаад гоё. Савлуур таяа түүхтэйгэн тий. Наад одоо ингээд харсан чи бодсон.
Жинхэнэ супер нод байсан. Тэр хараа дэвтээ агаар зуултын тэр шийдсэн. Хүүхдүүдтэй зориулаад одоо баг хийгээл байна. Бас энэ жил бас энэ талтаа бас ингээд хоёр жижигхэн мандлын тенталтаа бас хийгээд энэ төмөр сандлыг солиод ерөнхийдөө модон тим орчингоор арай ондоо хоёр гоёмсгаар нэг сандлыг хийж байгаа өөрөө. Одоо яг энэ хашаагаа ингээд тогтцоолоход хэр зэрэг зардал гарч байна. Энэ зардлууд өдөөсөө юм байгаа. Одоо ингээд улсууд бол ингээ амар сүртэй их мөнгө ордгоо гэж яаж байгаа. Тэрний бол тийм зардал их мөнгө ороодох шаардлага байхгүй. Багаар ингээд өөрийнхөө хоримтлаараа нийгмийг ингээд багаар ингээд за өнөөдөртөө энийг ингээд жоох ингээд энэ жилдээ энийг төлөвсөн ингээд багаар шатлаар ингээд явж байгаа. Айл алгын ингээд цэвэрч одоо байгаа орчиндоо ядч нэг тамхихгүй, тамгины цаасгүй, хогны цаасгүй хүүхдүүдэд үлгэр дуурал хүүхдүүдээс хашаантар хог байхгүй нэг хүүхдүүд өөрсдөө цэвэрлээ сурч байгаа. Гэхдээ гадуур явахд хүрэх гой цэвэрхэн биш. За 5 өрөө байраар солийг солих уу? Солихгүй. Энэ ягаад гэвэл миний бас өөрийн хөдөлмөр шингэсэн манай ээж аавын гал голомт тахгүй. Ээж аав маань гал голомтой үлдээгээд. Одоо өөрөө чи ингээд дуурайгаад ч юм уу ингээд ийшээ ингээд үлгэр дуурайд болоод дөөрөс дуурайд явж байгаа айлууд байна уу? Зүйлсээр эхэлж байгаа. Үлгэр дуурайд болоод манай найз нөхдөд бол ерөнхийдөө бас ингээд хийчээ тэгээд ичээ танахаас нэг саксиж хэдэр их үү гэж надад асуудیں۔ Асуудалгүй нэг хийгээд гаргаад өгч нөө тийм бол зах зээлээ хамгийн багаар л тэгээд бүгдийг зохицуулна. Өөрөө жомч найз нөхдөдөө туслаад явчих. Орох уу да? За орё. За. Санаа өрлөө. Сайхан хавч гэнэ үү? Их санаа манад ирлээ тааж байна. За өнөөдөр одоо баян үсдэг мэтрүүлгээ ирсэн байна да мөнгөтэй чачныхаа. Халуун амбул бүлээрээ байгаа юм шиг. Халуун бүлээрээ. За тань чи хэн блэ нэр? Манай нэг цэцэг. хатан ээжийн их чинь. Хатан ээжийн их чинь байгаа. их чинь. За манай ихнэр. Оо за. Болор цэцэг. Болор цэцэг. Баяр мөнгөтэй цэцэг. Хэн бэ нэр за тань чи? Ихнэр хэн блэ? Ад жаргал. Ад жаргал. Эрхэн баяр. Ад жаргал хэдэн настай юм? 2 настай. Нэлээд за. Чи нэр юм блэ? Эрхэн баяр. Эрхэн баяр хэдүүрэнгүү? 8 баг. 8 манай баг. дунд байна. Сод өгдөг. Сод үлэг хэдүүрэнгүү? 4. Яа. Хүй. За сайн байна уу? За. Чиний нэрийг хэн гэдэг вэ? Нэрийг гоони. За тааш орох. За ийш орох уу? За тэгээ. Ерөнхийдөө ямар сайхан барьсан байсан бол ерөнхийдөө засаар хандлаад голмууд нэг шийдэж байхгүй. Тэгэн штэ. Тий, сайхан голмол сайхан болохын төлөө нэг л ач. Энэ тавилгуудыг өөртөө авсан уу хийсэн үү? Энэ тавилгуудыг одоо манай ахын нэг үйлдвэрүүд тэнцээ хэлгэсэн. Бүгдээрээ одоо шууд ингээд энд суугаад тоглолтоо эхлэх үү? За тэгээ. Тэгэх үү? За тэгээ. За тэгэх. Инхээ энэ гадна талын хийсэн энэ савдуур бисетник энэ бүгдийг өөрөө хийсэн үү? Би ч урдан жил 80-д хийсэн. 80-ад хийсэн. Яадаг дэрэг үү? Энийг нөгөө барилчдын групп гэдэг юм бэл. За. Анх энэ хашаандаа хийгээд За. тэгээд тавьчихдаг байхгүй. 5 сарын 30-нд. Тэгсэн чинь улсууд захиалга өгөөд захиалга өгдөг юм ба шүү дээ. тий. Тэгээд баг одоо тэгээд энэ үрээ баг амьдрах гал баг. Баг амьдрсан уу? Тий. Гэмтлийн одоо захиалга их байгааз? Гэмтлийн эмнэлэг дээр би 2-ыг хийгээд хүлээ авах дээр нь. Шар хадны эмнэлэг дээр би 8-ыг хийгээд. Оо за. Тэгээд налах эмнэлэг ба штэ. Тэрний нөгөө явган шат маршрут одоо тэрнстэй өнөө нөгөө юу юм бүгдийг нээсэн шүү дээ. Хойдлоо урталгүй налахын. Нууц бишүүд одоо энэ савдуур тэгээд ямар үнэтэй байх вэ? 500 мянга. 500 мянга. Тий. Гэдэг чинь миний бодлоор бол нэлээд хямдхан байна да. Тий. Одоо энэ сүйдрч ба штэ. Тий. Хотод 2 сая гарантай байгаа. Би энийг сая өрчөөд ич. Одоо манай баг ба штэ. Тэр чинь энэ төрнөхөн дээр нөгөө энэ бариулна штэ ингээд аваад би нэг амка гэдээ орилно. Эдлийг дууддаг байхгүй юу? За. Бамбуус шиг ингээд авирч. Авираа гарчтай. Одоо манай хоёр хөтөлөө илүү үздэг шүү дээ танай нэвтрүүлгийг. Эрхэн баяр байг үзэх үү? Хаяа. Гоё. Гоё. Яг юу гоё. Асуулт нэрэд бол тэгээд мөнгө ойжол гахаа гаргах юм байна. Гахаа гаргадаг гоё юм биш үү тийм ээ? Одоо манай эрхэн баяр үзэгчдэд мөнгөтэй зочин нэвтрүүлгийн дүрмийг танилцуулна. Эхний 4 асуулт нь яг үлээ. Хөнгөвтөр 4 асуулт. Асуулт төсбөр 50,000 төгрөг. 5 асуултны үлээ. Гэрээ асуулт байгаа. Гэрээ асуулт. Гэрээ асуулт 300. Хамгийн өндөр тийм ээ. За үлдсэн 5-ны үлээ. Үлдсэн 5 нарийн хүндэттэр асуулт нь. Асуулт төсбөр 100,000 харагдсан. За 2 боломж байгаа. Ямар 2 боломж байгаа вэ? Нэг нь хөршийн холбоо, нэг нь аврагдах. Энд тэнд газар янз бүрээр нэрлэдэг юм байна. За. Зарим нь өршөөл яв хоол гэн. Зарим нь одоо ингээд нэг удаа алгасан гэж хэлнэ. Энэ танаа нутаг хаваар бол аврагдана гэж ярьдаг юм. Тийм үү? За ихгүй. За их.
Билүү? Амжилт. За нөгөө бат хоёрыг хүргэе. Багта баяр хүргэе. Гэхдээ түрүү нэг шиг нөгөө бат баярыг Хүргэе гэдэг шигтэй. За нэгдүгээр асуулт. За дараагийн өндөр жил хэдэн он тохиох вэ? Тэр чинь дараагийнх нь 4 жилийн дараа гэх. 2020 24 он. Энэ жил юу гинэ? Энэ жил өндөр жил үстэй. Тийм үү? Энэ жил чинь 366 нэг өндөр жил байна. Зөв хариулт 50,000 төгрөг авна. Багийн ардагчууд гэрээ эзэн инхээс би хамгийн сүүлжийн баталгаатай хариултыг авна. Хоорондоо сайн ярилцаарай. За 24. Тэг шийдсэн үү? За шийд. За дараагийн өндөр жил бол яадчгүй 2024 он. Баяр хүргэе. За баярлалаа. Эхний асуултанд авчихтай. Бат хоёрыг хүргэе. За хоёр дахь асуулт. Монгол улстай хэлдэг Хятад улс Оросын холбооны улс хоёрыг аль улсанд урт хэлдэг вэ? Тэр алинтай нь урт хэлдэг вэ? Манай Монгол улсын хэл Урт тий. урт одоо газар нутгийн хэмжээгээр уртаар хэлдэг вэ гэсэн үг байхгүй тий? За хэлийн тойргийн урт чинь бараг 8000 гаруй км. Тэрнээс 4800 илүү миний санахаар Хятадтай хэлээд сонсож байсан. Хятад нь яг зөвөө яаж очоо одоо. За хятад авах уу? Хятад. За. Зоригтой. Найзууд гэж яг ийм байт юм биш. Бачаагийн зөв юм аа. 4700 хамгийн уртаар бол Хятад тустай хэлдэг юм байна. Баяр хүргэе. Хоёр асуултанд хамтдаа ярилла. За гурав дахь асуулт. 50-аар бодож. За 1944-өөс 1984 он хүртэл 40 жил Монгол улсыг удирдах байсан. Умжаагийн Цэдэн-Балын хөшөө Нийст хотын хаан байрладаг бай. Төв намын сангийн урталч чинь болохоор хин гах байгаа, эренчин гах байгаа. Нөгөөтлөг бас нэг шиг байгаа шүү дээ. Замгаа нөгөөтлөг. Дөрөв үжигээ биш ээ. Драмын театр. Драмын театрын урт байхгүй. За Улс аймгийн төвд бол Улаанбаатарын төвд бол байгаа л да. Би болохоор Улаанбаатар хотод болохоор Улаангомыг авчих юм уу? Ихэ хаан бодож байна. Улаанбаатар зочдуудлын уртлал. Тэр саадан дотор үдээ. Саадан дотор би. Өтөн дотор нэг хөшөө байгаа. За хариулт. Юуны Буудахаас өөр аргагүй болсон. За. Улаанбаатар зочид буудлын уртлын саадан л баг. Тэр хоол байхгүй шүү дээ мэдээж юм хэрэг. Тэрийнхэн одоо юу ойрхон байгаа шүү дээ. Улаанбаатар зочдуулна. Улаанбаатар зочдуудын өмнөх одоо саадан дотор л байгаа тийм. Хариулт. Хүрээлэлт нь Илгээ. За ямар ч гэсэн хариултыг авлаа. За зөв хариулт бол Улаанбаатар зочдуудлын уртлын саадан дотор хуучин Владимир Ильич Ленин хөшөө байсан. Тэрийг буулгаад оронд нь Дашторжийн Нацторжийн хөшөөг тавьсан. Зохиолч. Тийм үү? нэг буулгасан харин. Юмжаагийн Цэдэн-Балын хөшөө бол Төв намын сангийн урт талд Эренчингуан хөшөө байгаа. Эренчингуан хөшөөний эсрэг талын замын эсрэг тал Цэдэн-Бал даргын ингээд сууж байгаа хөшөө байгаа. Хэлсэн дивэ очирлаа гэхэд Тийм байна. Нөгөөдөлтөл нэг байгаа гэдэг гэдэг. байгаа гэд хэлсэн. За нэг боломж алдсан. За нэг боломж алдсан. Дахиад нэг боломж байгаа. Тоглоом цаашаа хэвэн үргэлжлэн. Дөрөв дэх асуулт. Дуудуулдаг хүн байгаа юу? Одоо энэ манай ихчлээ байна да. Тэгээд Оо, яг одоо өөрийн чинь залуу насны үеийн кино байгаа. За. Мартагдчихгүй намар гэдэг. Тэрний дуу нэг бат дуулдаа. Айшаараа гэдэг. Магамбагын ашараа уулын гөрөөс шиг амгалан явлаа. Уулын гөрөөс шиг амгалан явтал урсгал сайхан харттай учирлаа. Энэ дуу. Энэ дууны нэр нь юу вэ? Анхны хайрт. Өөр хуулиур байна уу? За, одоо алдах юм бол бүгдээ зочин. Хариултандаа итгэлтэй бол хариулж байна. Би анхны хайрл гэж нэрийг. За тэгвэл анхны. За анхны. Хариултыг авлаа. За дахилтын дуулдаа. Дахилт нь юу гэдэг вэ? Анхны хайр ханаас ирдэг юм бэ? Оо яг юм. Яг л биш үү? Одоо гэхдээ хаанаас ирдэг юм бэ биш шүү. Тэгвэл анхны хайр. За ингээд 5 дахь асуулт гэрээ асуулт. За ястаа гоё асуулт. Ястаа гоё. Энэ л хамгийн их сонирхол татж байгаа асуулт шүү дээ. За гэрээ асуулт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч төсөөлөл бүхэн бодит
Univision. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч монголчуудтай зориулсан Dage брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч хүн төвд төслийг хэрэгжүүлэгч Deso Properties. За гадаа байгаа дахиа байгаа. За. Мэдж байгааз би орж ирэнгуудаа ингээд би ч одоо амьд биш юм байж таа гэдсэн тийм ээ. Тий. Тэр дахиа хідэн дигдэхэд вэ? За тэр ч яг харсан шүү. Харсан шүү. Тэр чи хоёр ах шүү. Ямар ч юм баахан дигдэхэд байсан. Хоёр байсан. Би өөрөө тоогоогүй. Тийм хоёр Тэр дахиад хаанаас авсан? Хин авсан? Би бас. Хаанаас авсан? Экстра. Яах гэж авсан? Хуучин дахиад хижээдээс нь дурсаад авсан юм ба. Дахиад хижээсээс дурсаад авсан биш тийм ээ. Инхээр дахиагээ бодчих заяа. За инхээр дахиад нэг нь яг ямар байралтай чи нэг жижиг. Чи ингээд за чи дахиад ингээд босоод авсан. За чи ингээд дахиад нааша. Дахиад яг ийм байралтай. Тэгээд чиний хоёр хөлний дунд нэг юу наашаага яг ихээ адилхан чамтай гараад яг ийшээ хараад байна. Ихээ ийшээ хараад. А нөгөөх нь болохоор яг чам шиг болж байгаа юм. Цаашаа гарцсан. Цаашаа гараад. Яг наашаага бод ийшээ гарцсан. Ихээ хариулт. За юу бай. Хоёр. За Хоёрыг авлаа. за ингэ чи гар. За гарч ичгүү. Надтай хин гарах уу? За бачаа 3-аа 4-аа. За наашрыг гарах юм. За гарч. Бүгдээр гарч ирээ. Бадарсаа. За 3 байна. хоёр Бачаа урдааштай та нарыг. Манай Даны хэлдэг үний юм. Гэрийн асуулт. Ийм амарх гэж бодчихсон. Би гэрээс манайх зэгцтэй байгаа гэрийн асуулт үнэхээр амарх гэж бодчихсон. Гэрийнхээ Хоёр хөөргөн дигдэг. найз чи мэдчихэж штэ. Би энэ талаас нь ингэж харчаад цаадлыг харцдаггүй гэж бодлоо. Гэхдээ тэр хоёрын цаад жижигхэн байна уугүй сайн шалга. Ямар хөөрх юм бэ? Тийм биш үү? хоёр Йоо. Эдэлтэй жижигтэйгээ бас зүг таарсан байх. тийм хэлбэртэй. Энэ чинь юусээ Тийм байна. тэр яг энэ чи одоо ингээд боогол савн дотор хийгээл буцаагаал нөгөө нэг цас арилцганд хийгээл гэлгүүр дотор боогол хийгээл байж идэх шүү дээ. Амин Өвөл болохоор далтын л дээ. За баярлалаа. За баярлалаа. За орцгоё. Йоо. Ингээд нийтдээ 450 мянган төгрөг авах эрхтэй болсон байна. Хэдийгээр гэрээ асууч гэсэн танаа найз хариул та. Бараг Йоо. бачаа хариул та. 6 дугаар асуулт. Амьдрал нулимсан дургу киноны гол дүрийн эмэгтэй жүжигчний дүрийнх нь нэрийг нэрлэнэ үү? Дүрийнх нь Кинон дээр дүрийнх нь нэр. тэр чи Катрина. Катя гэд. За хариулт. За найстай тэр шууд Катя. Катрина амар биш үү? Найстай сайхан биш үү? За Катяг авъя. Амьдрал нулимсан дургу уран сайхны киноны гол дүрийн нэр бол Екатерина Александровна гэдэг чинь Катя гэсэн үг. Йоо. Владимир гэдгийг орсод Володя гэдэг шиг тэрнтэй ижилхэн Катерина гэдэг Катя гэх тийм ээ. Тэр зүйл. За 7 дугаар асуулт. Гэртээ ганцаараа кинонд дүрээ мөнхөлсөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн нэр. Бодит хүн шүү дээ. Тийм. Тий хөшөө биш. Эсвэл нэг боломжоо ашиглах юм уу? Нэг боломжоо одоо. Бас ийш очиж хөршөөс асуугаа тэр он бүгдээрээ сайхан ярилцъя л да. Боломж байгаа. Нэг боломж байгаа. Боломжоо аваа. Бодроо эцэг бүү шиг гэж. Боломжоо авчиад хөө. Яах юм боломжоо. За хөршөө холбоо. Энэ танаа ямар найз байх вэ? Энэ манай хөрш. Хөрш юм уу тий? Тий, хөрш. За сайн байцсан уу? Сайхан орж байна. За сайн байна уу? За нэг орж байна уу? мөнгөтэй жичнэ тэр. Хутгата 8 ариун уу? Ариун. Орлого их үү? Давар. За танаа хурж ирээд. Тэгээ нэг асуултан дээр Т1 хэлзээд та нараас тусламж асуугаад ирж. За асуултаа. Гэртээ ганцаараа тоглосон Америкийн нөгөө гэртээ ганцаараа нэг дүртэй Америк ерөнхийлөгч орсон юм тийм эсвэл байна. тэр дүрээ мөнгөлсөн ерөнхийлөгч Хин бэ? Дональд Трамп байдаг. Трамп. Итгэлтэй яг нөгөө хоёр туурын дээр нэг Нью-Йорк хот нөгөө манай банд нөгөө төрдөн штэ. Хичээл яг нөгөө төсөл бодол руу орохдоо хажуугаар Дональд Трамп бас нөгөө Касн хааны гэдэм бай тэр ингээ хацдаг байхгүй. Тэр Трамп Дональд Трамп. Итгэлтэй наа. Итгэлтэй.
За одоо тэгээд баярлалаа гэдгээ. За баярлалаа. Очоо шийдэн тийм ээ. За баярлалаа. Бүр тавч өгөөр тодорхой ярьж яач нэ. За баярлалаа. За амжилт хүсье. За хэл. Саний болсон үйл явдал хэдээрээ. За ийшээ уршаа орлоо. Дэлгүүрлөө орлоо. Дүүхүү сайхан хийж өглөө. 2 дугаар ангидаа ордосоо ингэж яваа дэлгүүрлөө ороод асуугаад Дональд Трампын дүр байт юм аа. Шууд хэллээ. Тий. Ингээд хэллээ. За хариулт. Дональд Трамп. За. Трампыг шууд хэллээ. Хариултыг ямар ч байсан авлаа. За энэ гарыг. За харж байна уу? За. За гүшигөө юу болсон тавуулсан биш. 100,000 төгрөг нэмэгдсэн. Одоо 8 дахь асуулт. Дэлхийд гарсан хамгийн анхны антибиотикийн нэрийг нэрлэнэ үү? За манай бачаа одоо шууд хариулчих юм байна. Пенцлин. Тий, пенцлин юм байна уу? Зөвхөн хүн болгол баг пенцлин тариулдаг үстэй дээр үрт чинь пенцлин тариулаад уугаад Тий их ярил бас төөрөнтэй хэдүүлээ. За яг пенцлин бол мэдээж дээр үед бид мэдхийн бидний хамгийн түрүүнд пенцлин гэж боодог шүү дээ. Ливан чинь одоо тэгэл антибиотик орон тариагаар байна одоо гиз дотор мотход ливан бациныг л одоо уудаг шүү дээ. Ерөнхийдөө Би ер нь ливан бациныг л анхдагч байх гэж бодоод байх юм. За тэгвэл таны хараа өгдөх үү? Таны хараа өгдөх үү? Биднээс би хамт олон минь. За хамаагүй тэгэл. Пенцлин чи юм аа? Хайлт. За хариулт. За тэгвэл пенцлин. Ливан бацин авах юм уу пенцлин авах юм уу? За тэгээд. За аль нь авах юм? Тэгээд өөр төрөлд ачива. Пенцлин авъя юу? Пенцлин авъя. Найзхаа өгөөд тэгэл пенцлин. Пенцлин. Тий. Бачаагийнхаа өгөнд орсон хөөе. Багийнхаа найзхаа өгөөд тэгэл явъя. Би бол ливан бацин гэж Пенцлинийг орсон. Оргисон. Харамстай байна. ливан бацин байхгүй юу? Ливан бацин байгаа дээ. За хаяа. Зөв хариултыг хэлье. За 1928 онд Александр Флеминг анх хэлсэн. За хэрэглэх нь бол 1944 оноос гэж хэрэглэсэн. Дэлхийн анхны ливан антибиотик бол левамицин биш пенцлин байлаа. За ихчээ. Асуултаа мөн бачаагийн тусламжтайгаар маш амжилттай хариуллаа. Зоригтой хариуллаа. Зоригтой хариуллаа. Өөртөө маш ихтэй байлаа бас тий. За ийтгэс. За. Дахонд орч чинь уу? Сонсож чинь уу? Сонсогдож чинь уу? Хаан сонсогдож чинь. Яг хажуудтай. За би нэг шүлэг уншиж өгье. За би шүлгийг одоо тэгж мундаг уншихгүй л дээ. Тэгээ зүгээр яг би таалд үгийг хэлж байгаа тийм ээ. Санаа алдахад эхийн сүү тагнаад амтагдаж. Салхины үзүүр залхихад аг хоолоод аргасан боржгоны минь бор тал. Энэ шүлэгний дараагийн хоёр мөрийг хэлнэ үү? Санаа алдахад эхийн сүү тагнаад амтагдаж салхины үзүүр залхихад аг хоолоод аргасан боржгоны бор тал минь тавсаргуу. Дараагийнх нь хэлэх гээд байгаа шүү дээ. Тааны нүцгэн толгоноос өөр тайтууруулах цэцэггүй нүцгэн тал минь тэнгэр тийжилж намайг төрөхөд торох шиг зөөлхөн байсан чи. За дахиад эхнээс нь эхэлдэ. За дахиад явж. Санаа алдахад эхийн сүү тагнаад амтагдаж салхины үзүүр залгихад аг хоолоод аргасан боржгоны бор тал минь тааны нүцгэн толгоноос өөр тайтууруулах цэцэггүй нүцгэн тал минь. За. За. Уул надад ч одоо Хариултыг авах уу? Хариулт авъя. Авъя. Гараа өргөе. алтамаар байна. Хулны. Тий, одоо энэ би Одоо алдах юм бол мөнгөтэй төч мөнгө аваад. За гомд байх. Гомд авах гэсэн тий. За би хариултыг авлаа. Одоо зөв хариултыг хэлж өгье. За манай ардын уран зохиоч Бавгийн тавсрын шүлэг ойлгомжтой тий. Боржгоны бортол алдар шүлэг байгаа. За санаа алдахад эхийн сүү тагнаад амтагдаж салхины үзүүр залхихад аг хоолоод аргасан боржгоны бор тал минь тэргэн сарн туулж бардгүй хээр хондог тэнгэрийн хэвтэр буур тал минь гэд тааны цагаан толгооноос өөр тайлхууруулах цэцэггүй Нүцгэн тал минь. Ийм ингээр алдчих гэдэг нэрээс буян маань нэр. За тэгээд тогтоом бол тогтоом, дөрөн бол дөрөн, бачарлаа зориод бүгдээрээ алга ташаа дахин баяр хүргье. онцгой байлаа. 9 дугаар асуулт хүртэл
Явлаа. Мөн манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр аз жаргалын амт Айсмарк мөнгөтэй ч мөнгө аваад дараагийн айл руу явахгүй бол цаг болох байлаа. За баярлалаа. Тэ зүгээр. Одоо бид чинь энэ хүртэл унтчих. Бид бол нэрээ дөрөвсөндөө ялгаагүй. Гоё. Хоёр асуулт яасан бол гахаа галаа гэж зүтгэж шүү дээ. Өөр арга. Тэгээд ойрхон байна гэж бодоод байна. Тэгчсэн бол нэг Гэрээ асуудалгүй сониос байлаа. Гэрээ асуултан дээр хоёр гөрөнд Яг тэр хайтлын тэр нөгөө цэцгийг би бас боцох дигдэхээ авах дэлгэл ерөөсөө хор байх хөдөл чи хоёр дигдэхийг өмнө бариас гөрөхөс аваас авсан байгаа цэцгийг бодохгүй за тэр дигдэхээ байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хүн төвд төслийг хэрэгжүүлэгч Teso Properties. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч монголчуудтай зориулуу Dej брэнд. За яшээ нэг орд юм да. Нэгдүгээр орц. Дандаа их гой хэлбэртэй. Орчин үеийн гой байшингууд дэшөө. Ямар урт картер вэ? 86 9. Өөх араа ингэ 86 9 хүртэл чинь нэлээд хааш орох вэ? За ишихээ заах юм. Сэмэнэ. Хүй. За сэмэнэ. Сайхан орчихно. Сайхан орч. За. Мөнгөд өсөнтэй тоглож 2 сая төгрөг очих уу? Үгцэн шин үү? Бэлэн үү? Сайн жоохон үгцээ ягаад цаашаа яваад үүдээ онгоцод? За сайн ба. Аав ээж дуудаж зодсон болоо тий. Ягаад цаашаа явцсан? Зүгээр. Аав ээжтэй хэлэх гээд үү? За. 2 сая төгрөг очих уу? Мөнгөд чинь орох уу гэж шүү дээ. Орох уу? За сайн байна. Монгол ардын өдөрт гардаг хамгийн худалч хүнийг юу гэж нэрлэдэг вэ? Далаа хөдөлч. Тэ? Зүг. Залуу талах. За баяр үргээ. За баяр. Орж болох уу? За баярлалаа. Өөрөө. За орё. Өөх танаа таад чи ямар гоё гэрэлтэй юм бэ? Өөртөө хэлсэн ингэж. За танаа хэдэн өрөө? Манай 2 өрөө. 2 өрөө. Хэн блэ нэг? Бачаргал. За хаана ажилладаг вэ? Одоогоор ажилладаг байлаа. Солонгост ажиллаад ирсэн. Тэгэл Солонгост ажиллаж байгаа гэсэн. Нэр хэн блэ? Алтан цэцэг. Алтан цэцэг. Хаана ажилладаг вэ? CCMJ компани гэдэг хятад компанид ажилладаг. Дашним. За ямар ажилтай вэ? Аюука тарилан шиг нэг юм зоч. Танаа энэ өрөөнд чи унтлахын өрөө юу? Тий. За энд ингээ унтлахын өрөө байдаг юм байна. Унтлахын өрөөнд гоё. Энэ чи юуны мод гэдэг юу лээ? Аз жаргалын мод. Хайрын өрөө үсттэй. За том өрөөрөө оръё. За энэ онгоцгийн сонирхтой. Дельта онгоц байна. За тайлбарлаад өгч. За тайлбарлаарай. За тайлбарлаа. Хаанаас авсан юм? Мэдгүй аав ээж. Аав ээж авчихсан юм уу? Тэр хоёрын нөө чи өөрөө онгоц сонирхтой юм уу? Үгүй хаяас. Кантас байна. За энэ юу вэ? Захвай. Завхан аймгийн Отхон тэнгэр хайрхан биш тийм ээ? Хоёр завхных уу? Хэн завхан? Хоёулаа зах. Хоёулаа завхных. Оо за Захны яруу. Яруу сум гэдэг захны. яруу сумын хой. Яруу сум. Өөрөө. Бас захны яриасан. Хоёулаа завхны яруу сум. За. Тэгээд ингээд энэ завхны Отхон тэнгэр итүүхэн хайрхан ингээд тавьсан байгаа юм. За үндэсний бүх сонирхт юм байна. Сонирхон бүх ер нь бас нөлөө сонирх. За энэ балкон ийм гоё болсон биш үү? Чи одоо танилцах чиний л юмуд байна да тийм. Завал За тань. миний гараад. Оо ямар олон машин. Яа. За энийг хаанаас авсан? Энийг аав ээж хэлж байгаа. Тэгээд тийм унтлахны өрөөнд байж байгаа тийч. Энэ юу вэ? Энэ нэштэй. Чи өрөдгөө? Үгүй аав. Аав чи өрөж болохгүй юу? Би юу нэлийн нэг таатан. Цаатах нь дийлэхгүй. Энийг яаж өрөвдөө? Энэ За харъя. Яа, стайвахтай ш. За тийш орё. Тийш орох уу? За тийм. Солонгос хэр зэрэг удаа? Бас нөлөө утсан шүү. Хэд жил болов? 10 жил болсон. 2005 онд яваад 11 онд ирчээд тэгээд 2 жил гараа энд байж байгаа. Дахиад 14 онд яваад тэг өнгөрсөн жил өнгөрсөн аварсан. Одоо тэгэл гэр бүлтэйг хамтал гэртэл одоо зөндөө байлаа тэгээд одоо яг гэл. Ер нь зөвхөн Солонгост амьдрахад хэцүү юу? Уг нь бол яг сурчаараа ингээд сурчаад гоё л даа бас.
тасчаараа. Тийм юм шиг байгаа юм тий. Тэгээд тиймгүй байна шүү дээ. Тэгээд одоо Монголыг бодвол бас цалин өндөртэй юм шиг. Тий, хамгийн гол нь цалин өндөртэй болохоор тэгээд Нэн уу ихэд яг ингээд сар Монгол мөнгөөр гэвэл ойр зоор хэдэн төгрөгийн цалин авах вэ? Воноор бол нэг 2 сая орчим байна. Тэгээд Монгол мөнгөөр болохоор нэг 5 сая төгнө. 4 сая гаруй 5 сая ч. Өдөржин сүнжин махих уу гайгүй юу? Гайгүй. Манай ажил гайгүй байсан. Гайгүй. Өдрийн 8 цагийн ажил. 8 цагийн ажил. Тэгээд 5 сая төгрөг. Солонгосын цалингийн доод хэмжээ чинь сая 700 болцсон. Сая 775 мянга. Тэгэхээр илүү сар 5 сая орчим төгрөг гэдэг чи юу вэ? Тэг яагаад тийм сайхан юм сурууд ирв? Тэгээд зөндөө удсан болохоор энд нэг гэр бүл байгаа болохоор чинь. Жудо бүх сонирхдаг тийм ээ? Тийм. Медальтай. Дипломтой. Тийм. Зөндөө мөрөөдөд. Жудоогоор хэдэн жил хичээж байна? Марг сар. Сар гаруухан хичээчээд медаль авсан биш. Одоо яг хэдэн настай вэ? 9 настай гэж. За булчин гарууд. Тэр чанга. Ийм юм биш. За ингээд мөнгөтэй зочин хүрээд ирсэн. Хэдүүдээ сайхан би асуулт тавиад та нар хариулаад тэгээ 2 сая төгрөгөө авнаа. Авна гэдэгтээ итгэлтэй байна уу? Маш итгэлтэй. Авнаа. маш их нэ Маш их итгэлтэй. За би энд амж төсөө тоглолтоо эхлэе. За эхний асуулт. 6 талтаа шоонд хэдэн цэг байх вэ? Нэг шоо шүү дээ. 6 талтаа шоо. Нийтдээ хэдэн цэг байх вэ? Тоо болгон цэгээр яаж тээ. Тэгэхээр нэгээс 6 хүртэл эхлээд их нь 6 юу цэг. 6 цэг байгаа За тийм. тэгэхээр чинь 1 6 бичин 21 шоо байх нь шүү дээ тийм. 21 шоо. 2 нөхөө. За 21 6 талтай шүү. 1 2 Тэгэхээр тэгээ 2 нэг шооны байдал нэмээд нэгийн эсрэг талд нь 6 гэдэг. Хоёрын эсрэг талд нь 5 10 3 эсрэг талд нь 4 байдаг байхгүй. Тэгэхээр тэдний нийлбэр нь 7. Тэгэхээр тийм 3 21 байна. Хэдөө? 21 Хэдөө? 21 Хэдөө? 21 Хэдөө? 21 маа. Баярлалаа. Эхний асуулт таарсан. албараа. хүүгээ үнснэ. Тэгтээ чи өөрөө бодоод 20 гэсэн шүү тий? Тийм ээ. За хоёр дахь асуулт. За ямар угсаатан охин хүүхдийг басхна гэж дууддаг вэ? Бүрээдүүд басхан гэдэг үү? Яа тийм бүрээд хөвсгөл гэдэг бүрээд үү тий? Басхан гэдэг нь гараа өргөе. Басхан. Басхан юм аа. Баяр хүрье. Бүрээдүүд. Бүрээдүүд басхан гэж хэлнэ. Тийм ээ? Эрэгтэй хүүхдийг болохоор хүү. За мундаг байна. Мундаг байна. 3 дахь асуулт. Босго илээх гэж ямар утгатай хэлц үг вэ? Нэг айлаар нэг газар олон удаа орох. Тэгээ олон давтагдаж ирэх. Давтагдах. Одоо нэг айл ингээд байн олон ороод ах ингээд орж ороод байн ирээд байх юм уу? Олон удаа очин ирэхийг л нэг айл олон удаа очихыг л би одоо хүмүүс тэгж ярьж байдаг ч одоо би чи энэ айлын босго ихэд олон удаа илээсэн гэж ярьдаг тийм ээ. Тэгээ олон удаа орох гарах. Манай захын үрээд тэгж ярьдаг байхгүй. За хариултыг авъя. Баяр хүрье. 3 дахь асуултаа амжилттай хариуллаа. 4-р асуулт. Хилдэг 3 хийдэг ганц зохиолыг хэн бичсэн бэ? За хоорондоо ярьц. Хилдэг 3 хийдэг ганц. Яг энэ зохиолын үйл явдал бодлоо би яг 10 жилдээ уран зохиол хичээлдээ хэр байсан бэ? Би ер нь муу байсан. Чи хэр байсан? Би уг нь гайгүй л байсан. нацагдаг. Нацагд орж. Тийм үү? Хариултыг хэлнэ үү? Цаа мэдгүй та. Хингүү. Хариултыг одоо яг гэрээ хийзээс ав. Яг мэдгүй болохоор. За бууд шүү дээ одоо. Яг тодорхой мэдгүй. Тийм хоёр боломж байгаа. 10 жилд үдчихсэн. 10 жил яг уран зохиолын юм дээр бид. Яг зөв. Насагдаж муу юм уу нэг юм? Мэдгүй л надад л Бодож нэг үдэж бодож байна уу? За хөлбөр ах насагдаж. За хариулт. Ямар нацагд орж? Дашд орж байна уу? За хариулт. За хариулт. за тийм насагдаж байна. Дашд орж байна нацагд орж. Хилдэг 3 хийдэг ганц зохиолыг ардын уран зохиолч Цэндийн дамжин зүрх бичсэн байна. Яг дамжин зүрх билүү гэж яцчихтэй. Яг намайг хэлгээс өмнө дамжин зүрх Дамжин зүрх билүү гэж. яг хэлэх гол цаана байна шүү дээ. За яг вэ нэг боломж алдсан. За нэг боломж алдсан. Одоо нэг боломж үлдсэн байгаа.
Тийм ээ? Яг барцсан За ингээд хамт асуулт юу дээ? Гэрээ асуулт. Гэрээ асуулт. Өнөөдөр өрөөний орны хоёр талд ийм сургууль байгаа тийм ээ? За тэрний талд нэг эмээ өвөөгийн дүр Тий. байгаа. Тийм мэдэж байна уу? Мэдэж байна. За эмээ өвөө гартаа юу барьсан байдаг вэ? Ном барьсан байсан. Айгу аж аргалтай эмээ өвөө гэдэг байхгүй юу? Үгүй ямар ч эмээ ном барьсан байсан. Доороос бүр ургаад Би юу сайн мэдчихгүй. Хайтаас ингээд гарандаа юу барьсан байсан? Үгүй тиймээс нөгөө хайлууны баяр дээр ингээд зөхөөгөө шууд ингээд юу ачдаг. Холоо юу? Холоо барьцаасан. Нэг ном барьсан тэгээ хулуу барьсан байгаа юм. За ямар ч байсан хулуу байгаа юм те. За ээжихээр бол ямар ч ном байгаа юм байна шүү. Шүхэр байгаа. Шүхэр. А тийм үү за. Шүхэр байсан. Нэр ингэж битэн жил. За. За тут хариулт явах уу? За авъя. За авахаас өөр. Хулуу, Ном, шүхэр. Энэ гурыг барьсан байт юм байна. Хариултыг аваа. За олж шалгая. Ээж гурав явах уу? За. За харъя. Юу вэ? Юу вэ? Холоо. Хулуу байна. Өшөө юу? Хоёр хулуу юм шүү дээ. Цэцэг байна шүү дээ. Шүхэр ах. Цэцэг байна. Хулуу байна. Шүхэр байна уу? Йоо. Чинчаа юм аа. Ямар юм аа? Чинчаа юм аа. Чинчаа гэж юу вэ? Зүгээр гэсэн үг юм байна. Тийм үү сайн уу? Чинчаа гэдэг салаа. Аалч. За юу вэ? За шүхэр байхгүй, ном байхгүй. Холоо цэцэг баяр. Явсан 50% байна тий. Холоо цэцэг хоёр байна. Хулуу бол ямар ч байсан байна. Байсан байна тий. Апple ном байгаа гэдээсэн. Тэгээ тоглоом юм да тий. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгч Apple Dairy компани Мамо сүүний цуглуулгыг гинэ. За Мамо брэнд, Мамо бүтээгдэхүүн бидний баяр гэдэг. Үгүй наадах чамд өгж байгаа. Мөн Apple Dairy компани сүүн бүтээгдэхүүнийг дээж танаа гэр бүл зориулв. За баярлалаа. За. Танаахан ямар оператор хэрэгжилж байна? Univision компани шинэ төхөөрөмж. Юу ашгүй. Маш хурдтай болсон. За яашгүйтэй гэсэн те яашгүйтэй гэж чамд өгч. Бусад аваад юу баярлалаа. За баярлж гэнэ үү? За эд бүгд бол манай нэвтрүүлгийн ерөнхий ивент гэсэн. За одоо ястаа жигнэсээ мөнгөд очиж мөнгө аваад дараагийн айд руу яваа. Баярлалаа. Сайхан амарцгаараа. Би хулуугийн санаад байгаа. Шүхэр эцэг гэх юм гайхаа нэр бороо. Одоо яах вэ? Тийм хаш тогтоом чинь тийм бодсон шүү. Гоё байлаа. Тэрсэндээ гоё юм тийм. Тэрсэнд гоё байлаа. Нөгөө юу яах вэ? Би нөгөө шүхэр агаа гэхээр ингээд ард талтаа ингээд ингэсэн. Нэгсэн байдаг. Би бас ингэсэн санаа. Тэр нь цэцэг байсан байна л та. Ой цэцэг ингэ барьсан байгаа байхгүй. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж байгаа оюуны өмчийн газар энэ. Сайн байна уу? За сайн байна. Энд ажилтгүй өөрөө. Тий, би энд ажилладаг. За оюуны өмч газар хэмжлэлтэй болсон байцаагч. Улсын байцаагч. Батөр гэл. Батөр гэж аа. Баяр мөнгөтэй ч. За. Би нэг цайны цаг болж байгаа болохоор энийг бас ингээд энэ чинь маш олон байгууллага гэдэг юм шүү дээ. Танах одоо ингээд төр завсарж байгаа юу? Үдийн заа юу? Тийм, үдийн яг цайны цаг болж. Тэгээд завтаа бол мөнгөтэй завшинтай бас ингээд асуултанд хариулаад 2 сая төгрөг очих уу? Чи өөрийнхөө хүмүүсээс асуух уу? За тий, би ямар ч хүмүүс байгаа тийм. За тэгвэл оюуны өмчийн газар бүртгэл мэдээллийн нэг цагийн үйлчлэгийн төв үзээ. Нэг бинийг бас сансныг бодоод бүр нэлээд дээр үед анх байгуулагдсан байна шүү дээ. Одоо хуучин Шпос гэж яригддаг байсан. Шинэ бүтээл оновчтой санал. Тэр нь баталгаа өгдөг байсан юм. За, яа юу гэж бодож болно нэ цайны цаг болж байгаа учраас. Тийм үү. Өнөөх удахгүй шүү дээ тий. Удахгүй шүү дээ тий. Тэгээ та цайны цагаар цай уух хоорондоо 2 сая төгрөгтэй болчих юм уу яа гэх юм тий. Наа чи ямар гоё санал тий. Манайхан бол энд одоо нэг хуралтай нэг завсралцсан бас байцгаачлаа. Хамгийн урт үзүүтэй явд яваа гэдэг юм. Анааш шүү. Анааш за баяр хүргэе. Оо за. Үүдний мөнгө хэдэн төгрөгөд үүдээ? 50,000 би таны хацрал үзсэн. За. Яа бай. Ямар амартай юм шиг. Гэхдээ зарим нь мэдэхгүй ч магадгүй шүү дээ. Тань тийм. За ороход үл. За орё. За.
За оюуны өмчийн газар гэдэг чинь одоо хуучин социалист системээс салаад одоо оюуны өмч гэж гарч ирж байна тийм ээ. Ер нь өмнө зүгээр суур баад суур нь ер нь хэдэн онд яагаад байгуулагдсан бол мэдж байгаа юм. Яг оюуны өмчийн газар гэдэг нь бол бүр сүүлд 2000 он гараад бий болсон нэр томьёо. Хамгийн удаан ажиллаж байгаа нь ямар хүн бэ? Би. Оюуна хэдэн жил ажилласан бэ? Би одоо 28 жилдээ ажиллаж байна. Миний ойлголтоор бол инженер, одоо орчуулагч, хууч, зураач, дизайнер, инженер хүмүүс болсон байна. Зөв. Ерөнхийд нь бол тийм мэргэжлийн хүмүүс байна. За ингээд цааны цаг бол хурдан өнгөрнө. Бүгдээрээ хурдхан шиг амжуулаад 2 сая төгрөг авахгүй юу гэж тий. Тэгв үү? Тэгээд та нар явъя гэж бодож байгаа үстэй. Энд ингээ 2 сая төгрөг маань байна. 2 сая төгрөгөөр их мөнгө бага мөнгө. их мөнгө. Их мөнгө шүү дээ. За. За би энд амжилт. За. Амжилт. Тэгээ ямар ч гэсэн 50 мянган төгрөгтэй утсан байгаа шүү дээ. За ихлий. Нэг тэгээс уу. IT инженер. Компьютерийн гарны FG үсгийн товчлууд дээр байх товгор зураас ямар зорилттой вэ? Товгор зураас. Ойлгосон уу те? Юу шүү дээ. Би л хурдан бичгтэй тэр хоёрыг чинь ингээд голлуулж хагаад тэр чинь нөгөө хурууны байрлалыг л тий нөгөө одоо шугам хязгаар зүгж байгаа. Хязгаараас гадна юу юм шүү? Товгор шүү дээ тий. Харахгүй бичгээс зориулдаг. ер нь бол нөгөө баримжаагаа алдгаас сэргийлээд шийдүүлж нөгөө бичээч нар ингээд тэгээд ингээд хурууны байрлалыг зааж өгч юм юм. За бада. Хариутыг багийнх хариуллаа. Хурууны байрлалыг зааж өгч байгаа. Хурууны байрлалыг зааж өгч. Байрлал гэдэг нь болохоор аль хуруу аль үсгэн дээр дарах вэ гэдгийг зааж өгнө гэсэн. Хурууны байрлалыг зааж өгнө. Хариултыг авлаа. Зөв. Хэд юу зөв буруу үгээр л хэлж байгаа юм. ер нь бас хурууны баримжаа одоо чиглүүлж байгаа. Хурууны байрлалыг зааж өгнө. Зөвхөн 7 урах юм уу? Үгүй 7 хуруу одоо FG2 дээр байрлал. За ямар зорилттой? Тэр нь бол кейбордыг харахгүйгээр шийхэл зориулагдсан. За хариултыг авлаа. Кейбордыг харахгүйгээр баримжаа авах зорилттой. За баяр хүргье. За. За хоёр дахь асуулт. Тэгэхээр төгшөлтэй. Чимээг болж байгаа. Ямар асуулт юм. Монгол улсын төрийн дуулалд хэдэн сарын хэдний өдөр зохиогчийн эрхийн гэрчлэгийг олсон байна. Монгол улсын төрийн дуулалд 94 онд. оюуна бол би нааж бааж бэлдсэн самбал дээр байрлуулсаад ажиллаж байсан. Зүгээр бид нар нөгөө сая нэг анхны бүтээлүүдээ гээд дандаа анхны шинэ бүтээл, анхны зохиогч эрхийн бүтээл гээд ингэж ихтлаа манай Монгол улсын төрийн дуулал зохиогч эрхийн анхны бүтээл гэж бүртгэгдчихсэн байлээ. Өөрөөр хэлбэл номер 1 гэж бүртгэгдчихсэн байна тийм. Бүртгэгдчихсэн байсан. Тэр бол 94 оны би санаад байна. Тэгээд 5 сарын 19 билүү нэг тийм програмс. Хэдэн сарын хэдэнд вэ? Энийг бол би зүгээр бүгдээрээ мэдчихэж байгаа гэж бодоод асууж байгаа. Хариулт. Зоригод гэж. 5 сарын 19. 5 сарын 19. Монгол улсын төрийн дуулал одоо хамгийн номер 1 зохиогчийн эрхийн гэрчигээ авсан. Тэр нь бол үнэн. Тэр нь бол үнэн. 1994 оны 5 сарын 16 биш юм байна. 19 юм байна. Баяр хүргье. Хадаа сайгүй айтай ажиллаж. Тийм 5 сар. Би 16 муу гэж бодсон. Гэтэ энэ тоо ансар асуух гэсэн байна. Гэтэ бол та нар бол яг аргагүй яг оюуны өмчийн газрын мэрэгчдүүд байна дөө. За 3 дахь асуулт. Ромео Жюльет хоёрын түүх аль улсын нутагт аль хотод өрнөдөг вэ? Шекспир их шүү дээ тий. Шекспир их. Аль улсын? Ромео Жюльет. За Итали. Ромео Жюльет өдөр чи Итали нэр. Итали нэр нь ч юу юм? Итали болдог угаасаа тий. Итали болдог үйл явдлыг киногийн үзчихсэн шүү дээ. За аль хотод Италийн нэг хотод л.
Венец надад орж ирээд. Гэхдээ яг алдартаагаар орж ирээд байж магадгүй тийм. За хариулт. За Италийн Ром. Хариултыг авлаа. Зөв хариулт. За 16 дугаар зууны үед зохиогдсон энэ алдарт зохиол бол Шекспирийн Ромео и Жюльет зохиолын үйл явдал Италийн Верона хотод өрнөж юм байна. Верона Сонсчихсан юм байна. За яг вэ нэг боломжоор алдаа үзлээ тийм ээ. За дөрөв дахь асуулт. Монгол улсын хамгийн зүүн цэгийг хэлнэ үү? За яг мэдэх юм байна. Дорногт тааш дорногт. Та нар хэлүүлсэн шүү дээ. Оо тийш дээ. Нэг боломж байгаа. Энэ чинь яг одоо мөнгөтэй зорчин байхгүй юу? Хүнд биш боломж байхгүй болсон шүү. Монгол шарын даваа. Алдах юм бол мөнгөтэй зорчин мөнгө аваад дараагийн яд руу явна. Эрдэнэ уярах ирсэн мэн үү? Хараад байхгүй Боломжоо ашиглая. Ямарсан боломж ашиглая. За боломжоо ашиглая гэдэг тийм ээ. За хуршийн орбоо. Хүн байхгүй шүү дээ. Энэ цааны цаг болчоор ингээ хүмүүс гараа авчиж байгаа юм байна шүү тийм ээ. Энийг үчийн газрын захиргаа удирдлагын эцэг ган зав. За орё. За орё. За танаа мэрэгчнүүд чи манай нэвтрүүлэгт оролцоод тэгээд нэг асуултан дээрээ тэнэглзээд тусламж авах гээд ирж байна. За асуулт айлаа. Монголын хамгийн зүүн цэг. За орж ирдэг бай. Орж ирдэг. Дараагийн үг очих уу? Дараагийн хурш. За дараагийн хурш руу. Зүүнийг нь хэлжүүл мэдэх бах та тэрээс мэдгүй нэг. Яг л тийм байна. Хэлжүүл мэднэ. Яг зөв. За явах уу? За баярлалаа. За яа. За боломж дуусна. Нөгөө гурав чинь бас сансан байж болно шүү тийм ээ. За 3 өрөө явлаа. Зарим нь байхгүй наа манайхан. Яг баараггүй мэдж байгаа хүн гэж бодож байгаа. Голдуу нөгөө цайны цагаараа гараа явсан байна. Тийм байна. За байгаа ганц хоёр хүмүүс бол санаанд нь орж ирэхгүй байна. Гэхдээ мэдж байгаа хилчүүл мэднэ гэсэн тий. За одоо хамгийн эцсийн боломж хоорондоо ярилцж байгаад магадгүй санаанд ч орж ирдэг ч юм уу тийм байж болно тийм ээ. Гэл болов уу? Модод хамар тий. За сонсчихсон уу? Шөө нөгөөдг нь. Соёл гэдэг үү? Соёл зуул гэдэг. Соёл зуул гэж гэдэг үү? Соёл зуул гэж. Соёл зуул гэж. Харин тийм нэр сонсчихсон. Сонсчихсан юм байна шүү дээ тий. Тэгэхээр баруун талд харна гэж бодож байна. Тэгэхээр одоо юу гэж бодож байна гэж бодож байна. Од их чи юу гэж бодож байна? Би модод хамар гэж бодсон. Модод хамар гэж бодож байна. Ер нь хоёр хувилбараас би ч модод хамар нь болов гэж бодож байна. Хамар нь болов гэж бодож. Тий бодож байна. За соёл зэг гэдэг байсан. Соёл зэг нэ. За модод хамар. Өөрөө юу гэж бодож байна? Багийн. За дахлах шиг. За одоо багийн ахлагч та өөрийнхөө олох яг уу багийн ахлах шийдвүү. Баруун гэж бодлоо. Соёл зуулаар явах уу? За тийм. Үгүй олохын санал сая модод уулаа. За хариулт. Модод хамар гэсэн шүү За дээ. уулаар нь. За хариултаа бай. Одоо бол нэлийн удаж та тийм ээ. Наашаа харна уу. За. За наашаа. За наашаа. Бодож байгаа шүү. За шилхэл. За соёл зуул. За хариултыг авлаа. Монгол орны одоо өмнөд цэг бол орог гашууны бор толгой, хойд цэг нь Монгол шарын даваа гэдэг юм бол зүүн цэг бол соёл зуул. Муу юм уу? Соёл зууланд байдаг толгой байгаа байхгүй юу? Тэгэхээр би хариултыг хариулсан тооцоо. Гэхдээ соёл зуулын модод хамар гэж байдаг. Оо. Шинжлэх цэг нь бол. За дөрөв дахь асуултаа маш амжилттай хариуллаа. Баярлалаа. За маань төлгийн ерөнхий бэнтгэгч хүн төв төсвийг хэрэгжүүлэгч Teso Properties гэж байгаа. Гэрийн асуулт. Үүдэнд орж ирэхэд мэдээллийн самбар гэж байгаа. Байдаг уу? Байдаг. Тэн дээр нэг зүгий байгаа. Байдаг уу? Байдаг. Зүгний хажууд шараар юу гэж үтсэн байгаа вэ? Би creative, би innovative. Би creative. Аль нэг юм байдаг. Хойлоо байгаа. Эхлээд creative нь. Creative нь. Тэгээд innovative нь. Эхлээд бүтээлч бай, дараад нь инновац бай. Инновац. Тэ. Зөв. Очч үзэх үү? Үзье.
Хин явах уу? Та ир явах уу? Би явъя. За одоо явах уу? Багийн ягч одоо явах уу? За өдөр харж байгаа тийм ээ? Харж байгаа харин дараа нь мөнгө биш үү гэдгийг л бодож байна л да. Би креатив инноватив. Big creative, big Бэлж innovative. Innovative. Яг байна тий. Яг уу? Яг. За баяр. За. За, амжилттай ш. Амжилттай. Яг. За яаж ч мэдэж байна. Мундаг мэдэж байна. Хамгийн их хүн алддаг энэ үеэ давлаа. Баяр хүргэе. 6 дугаар асуулт. Нобелийн шагналыг хэдэн төрөлд олгодог вэ? Нэрл нөө. Утга зохиол гэж байгаа тий. Тий. Утга зохиол, физик, эдийн засаг. Тэгээд хийм талын би. Хим гэж байгаа тий. Хим байгаа. Их тайван 6 бит гэсэн утгатай хий. Үзэг байна уу? Энэ. За шууд хичээд явж. За, тэгээд хэдэн шагналууд яг 6 л гэж. Хим юу байна? За тэгт хим гэж залах. Хим биологч. За хариулт. Утга зохиол. Утга зохиол. За, физик, Физик, хим, эдийн засаг, эдийн засаг, инх тайван. инх тайван, За, биолог. биолог. Хариултыг авлаа. Одоо би зөв хариултыг хэлье. Биолог гэж байхгүй юм байна. Ууд юм байна. Утга гурван зохиол, физик, ангаах, эдийн засаг, инх тайван, хим. Миний бодлоор одоо нэг тим амар бас нэг хөнгөн асуулт биш байхаа. Энэ нэвтрүүлгийн дөрмийн дагуу хүндөвтөр асуулт руу орж байгаа. Харин би та нараас бахарх чинь яг бүгднийг бичгийн хувьд бол бичсэн байна тийм ээ. Гэхдээ тоглоомын дүрм бол дүрм. Түрүүн тэр соёл зуулаа мэддэг байсан бол эртхэн хэлэхгүй яав. Нэвтрүүлгийн дөрмийн дагуу мөнгөтэй зочин мөнгө аваад дараагийн яд руу явах ёстой. Тийм ээ? За. За ингээд нэг өдрийн цайны цаг хөгжөлтэй болж өнгөж чадсан болов уу? Чадсан. За чадсан бол би миний тэгээд ингээд зорилго биелээ. Мөнгөтэй зочин мөнгө аваад дараагийн яд руу явах. Баярлалаа. Баярлалаа. Хим биолог гэж ангаах. Хим биолог хоёроо нэг хичээд ангаах орно гэж ярьсан юм байна тий. Яаж чиж байгаа ч нөө харагдахгүй болохоор хэцүү юм тий. Тэгээд 6 дэрийн. Химийн салбарыг бол архиж болохгүй юм байна. Хим ч юм бол том салбар шүү дээ. Тий, ерөөсөө. За за. Бодсон ч гэсэн тийм байгаа юм. Тийм ээ.